агуу захирамж нөгөө талаар агуу орхигдол болоод байгаа нь тун харамсалтай байдаг. Тэгээ дахиад хэлээ агуу захирамж агуу орхигдол болж байгаа. Тэгэхээр өнөөгийн чуулганд агуу захирамжийн талаар зөвхөн номлолын хүрээнд л ярьж байна. Тийм үү? Тэгвэл тунхаглалынхаа хүрээнд ярьж байна. Гэхдээ өнөөдөр Монгол чуулганы хувьд тийм үү? Бид өөрсдийг харах нэ энэ зүйл биднээс тун хол байгаа юм шиг санагдаж байгаа үе байгаа. Тийм ч учраас агуу захирамж өөрөө агуу орхигдол болоод байна уу даа гэсэн том айдас болгоомжтой байгаа. Тэгэхээр бид нэг зүйлийг хэдүүлээ ойлгомоор байна. Агуу захирамжийг ерсэн зөвхөн элч нартай айлдаагүй юм биш үү? Өнөө цагийн биднэрт ямар хамаатай юм бэ гэсэн асуулт байгаа тийм үү? За 16 дахь ишлэгийг харах юм бол юм байна. Харин 11 шавь Галилийн зүг Есүсийн туулсан уулууд явбаа. Энд 11 шавьны тухай ярьж байна тийм ээ. 11 шавь нь яг эзэн Есүс амьсныхаа дараа Галил руу яваарай гэсэн. Тэгээ Галилийн зүг эзний товлсон уулан дээр очисон байгаа. Тэгэхээр мэдээж энэ тушаалыг хамгийн анх авсан хүмүүс бол 11 шавь нь муу юм байна. 11 шавь энэ тушаалыг сонссон байна. Тэгээд нэг чухал үгийг бид харж байна. 20 дугаар эшлэлээс сүүл хэсгийг харах юм бол харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж альдваа гэсэн. Мониторын жомоосод үлсэх байна. Тэгэхээр энд хэлэхдээ харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байна гэж хэлсэн байна. Тэгэхээр 11 шавийн тухайд эзэн айлдаагүй маа гэдгийг энэ үг бидэнд харуулж байгаа юм. 11 шавьд эзэн хэлсэн бол та нарын өөхөх хүртэл хамт байна юм маягаар ярина шүү дээ. Гэхдээ эзэн үеийн төгсгөл хүртэл өөрөөр хэлбэл энэ цаг үе төгсөх хүртэл. Тавчтай бол энэ дэлхий цаг дуусах хүртэл тийм үү? Би үргэлж хамт байх болно. Энэ үг маш тодорхой. Энэ агуу захирамж бол зөвхөн 11 шавьаар хязгаарлагдахгүй маа. Энэ бол бүх итгэгчнэрт хамаатай. Үе дамжсан итгэгч нэг мөрт хамаатай маа гэдгийг харуулж байгаа эзэн үг юм аа. Салныг байгаа хүмүүс. Маш тодорхой энэ үг харуулж байгаа юм шүү. Тэгэхээр мэдээж агуу захирамжийг анх сонссон хүлээн авсан хүмүүс нь 11 шавь мэдээж энэ үг үеийн итгэгчнэрт хамаатай эзний үг байсан юм аа. Өөрөөр хэлбэл эзэн 11 шавьдаа хандан хэлэхдээ тэдний дараагийн үеүүдийг харж хэлсэн юм аа гэж судалтай байх нь. Итгэсэн гэж өрөөж байна. Тэгэхээр эзэн энэ 11 шавьдаа хандан хэлсэн үгийг 17 эшлээс дахин хараадахыг тэд Есүсийг хараад түмэнд мөргөж зарим нь харин эргэлзэж байв. Есүс төгөж ирээд тэдэнд тэнгэр газ дээр бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яваа. Энэ агуу захирамж нь тэнгэр газ дээр бүх эрх мэдлийг авсан эзэн Есүсийн өөрийнхөө эрх мэдлийн дагуу өгж байгаа тушаал юм байна. Дахиад өөрийнхөө эрх мэдлийн дагуу өгч байгаа тушаал юм байна. Тэнгэр газ дээр бүх эрх мэдэл надад өгсөн. Өөрөөр хэлбэл эзэн Есүс хүн төрлөختийн төлөө загалмай дээр өхөлж амьснараа Бурхан эзний баруун гар заларч тийхүү Бурхан эцгээс бүх дэлхийг тэнгэр газар бүх эрх мэдлийг захих эрхийг авсан байна. Эзэн яг энэ эрхийнхээ хүрээнд би танарт тушаал айлдаж байна. Би та нар захирамж айлдаж байна. Би та нар зарлиг айлдаж байна. Иймээс та нар яваарай юм аа. Агуу захирамж бол өөрөө тэнгэр газ дээр бүх эрх мэдлийг авсан эзэн Есүсийн эрх мэдлийн улмаас бидэнд өгөгдсөн зүйл юм аа. Тэр нь Есүсийг тэнгэр газ дээр бүх эрх мэдлийг авсан нэгэн гэд итгэдэг хүн мөн бол түүний эрх мэдлийн дагуу үйлдэх учиртай захирамж зарлиг юм аа гэсэн утгатай юм аа. Тэгэхээр бид онлын хувьд ойлгож байна. Тэгээд бодит амьдрал дээр энэ үг хэрэгжижсэн гэж өрөөж байна. Тэгэхээр анхны чуулган яг л энэ үгийн дагуу амьдрч чадсан юм байна. Бүгдээрээ агуу захирамж бол зөвхөн элч нарын зөвхөн пастор мөн ахлагч эсвэл чуулганд бүтэн цагаар үйлчилж байгаа хүмүүсийн ажил биш юм аа гэдгийг Библиэс дамжуулаад үргэлжлүүлэн харах боломжтой байна. Бүгдээр Үлс ном 8:4-ийг нэг хараад байгаа юм. За Үлс номдэр 2 ишлэл харна. Үлс 8:4. 3 тархсан хүмүүс явсан зүг бүр дүгдээ үгийг тунгалсаар байва. За 5 дугаар эшлэлээр Филипп Самарын хотод ирж тэдэнд Христийг тунгалгаа.
Стефаныгийн үхлээс болоод хавчлага өрнсөн. Тэгээд энэ хавчлагын улмаас олон хүмүүс тарсан. Тэгээд тэр тарсан хүн бүр үгийг тунхлаж байлаа гэж. Үүний тод жишээ хэн байсан бэ? 5 дугаар шнархан бол Филипп байлаа гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл агуу захирамжийн төлөө итгэгч нарын оролцоо ийхүү алхаж байсан юм а гэсэн утгатай юм аа да. Би танарт юуг нотлох гээд байна гэхээр агуур захирамж бол тэнд байгаа хэсэг хүмүүсийн зүйл биш, бид бүхний зүйл юм аа гэдгийг нотлох гээд байна. Таргсан хүмүүс явсан зүг бүрдээ энэ зүйлийг хийж байлаа гэж. Дараа нь бүгдээ Үлс номынхон 11-ийн 19-21 хардаа. Стефаныгийн улмаас өрнсөн хавчлагаас болж тархасад юудэчүүдээс өөр хиндэж үгийг ярилгүй Фоник, Кипр болон Антиохт хүртэл явсан ажээ. Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курені хүмүүс Антиохт ирээд гректнгүүдтэй ярьж эзэн Есүсийг тунхлаж байв. Эзний мутаараа тэдэнтэй хамт ба үг олон итгэж эзэн өөд эргэж байлаа. Амен. За энэ дээр ямар хүмүүс явсаар агаад Антиохт ирээ сайн мэдээ ярьж байна. 19 дэх хардаа. Стефаны улмаас өрнсөн Хавчлагаас болж тархасад гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ бас дахиад энгийн итгэгч нар юм байгаа даа. Нөгөө энгийн итгэгч нар тэд тархаж явсан газар бүрдээ эзнийг тунхлаж үг болноор итгэж байлаа гэж хэлж байна. Тэгэхээр агуу захирамжийн асын хараа зорилт бол бүх итгэгч нарын ялангуяа анхны чуулган үнийг тодорхой ойлгож байсан юм а гэсэн утгатай юм байна. Тиймээс бид нар энийг зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн санаа тавих үйл явц биш юм а гэдгийг харах хэрэгтэй юм байна. Тэгэд өнгөрсөн хэдэн сарын турш Кимбагш надад нэг зүйлийг байнга ятгалсан байхгүй. Тэр нь юу гэхээр чуулганы итгэгч нарын ингээд үйлчлэлд их оруулмаар байна. Зөвхөн бүтэн цагийн үйлчлэгч байгаа хүрээнд ажиллаад байж болохгүй гэдэг. Тэгээд тодорхой хэмжээнд би санал нэг байгаа. Тэгээд игжиж бүтэн цагийн үйлчлэгчтэй голчлон ажиллах юм бол ажил хурдан явж байгаа. Гэтэ би Кимбагш байнга хэлсээр байсан зүйл нь юу гэхээр би хүмүүсийг чуулганы үйлчлэгч болгомооргүй байна. Тэднэрт угаасаа хамгийн том хийх үйлчлэл байгаа. Энэ бол агуу захирамж юм а гэж байнга хэлсэн ирсэн. Тэр бидний хувьд хамгийн чухал зүйл бол юм уу бид чуулганд ямар нэгэн зүйлийг хийдэг байхаас илүүгээр энэ агуу захирамжийн төлөх миний оролцоо байх ёстой байгаа даа. Хамгийн чухал гэдгийг дахин санаасаа гэж өрөөж байна. Паул ч гэсэн яг энэ тушаалыг авсан, энэ тушаалын дагуу хөдөлж байсан тийм ээ. Тэгэхээр тэгэхээр энэ тушаал бол өөр гэх мэтлийнхаа дагуу альдсан тушаал байна. Харин Паул энэ зүйлийг ямар хүмүүс рүү голчлон хийх болсон бэ гэхээр харин үндэстэн хүмүүс рүү голчлон хийх хэрэгтэй болсон юм байна. Магадгүй эзэн хожим нэг өдөр энэ асуултыг биднээс асуух болов уу гэж яс боддог. Чи миний агуу захирамжинд өөрөөр хэлбэл агуу зарилэгт хэр дуулууртай алхсан бэ гэж. Ягаад тэгж асуунаа гэж үнэхээр эзэн угаасаа энэ өөрийн эрх мэдлийн дагуу айлдсан учраас тэр юм аа. Мөмстэй. Тэгмээс энэ асуулт өгөгдөх болов гэдэг нь бараг ойлгомжтой болов гэж бодож байгаа юм. Хэдэн хүн авсан бэ гэхээс илүүгээр хэр дуулууртай байсан бэ гэж асуух байхаа гэж бодож байгаа юм. Учир нь газар болон харьцан адилгүй учраас шүү дээ. Тийм ээ. Харин Паул энэ ажлыг хийж байхдаа ч гэсэн өөрийг нь дагалдуулж байсан хүмүүсээ хандан нэг чухал үгийг хэлсэн байгаа. За нэг өдөр хэдэн ишлэл хараадах. 1-р Тесалоник ном 2:19-ыг харуул. Энэ сонирхолтой илэрхийллийг харна. 3. Учир нь эзэн Есүсийг ирэхэд түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлийн титэм бэ? Энэ нь та нар усуу 20-д та нар бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ. Амен. Паул Тесалоник чуулганы хандан хэлсэн үг дотор яг энэ үг их чухал юм аа. Хэн бидний өргөмжлийн титэм бэ гэдэг үг байна. Тэр өөрөөр хэлбэл Паул
Теслоник чуулганд сайн мэдээ хуваалцсан тэднийг дагалдуулж байснараа тэд хожим өөрсдийг нь өргөмжлөх титэм болно гэж хэлсэн гэсэн утгатай юм аа. За ялангуяа 12 дугаар эшлэл эхнээсээ харахгүй юу? Эзэн Есүсийг ирэхэд гэсэн үг. Эзэн Есүсийг ирэхэд гэдэг үг. Эзэн Есүсийг ирэхэд бидний яг үндэ яаж амьдэрсэн, юу бүтээсэн тийм чухал биш болно шүү дээ. Галаар шатаагдаад тэгээд амьдралын олон бидний чухал гэж бодож байсан зүйл чухал биш бол чавирх болно. Харин тэр үед намайг өргөмжлөх тэр нэгэн зүйл бол миний дагалдуулж байсан тэдгээр хүмүүс юм аа гэсэн утгатай байна. Тэгээд хүмүүс багасаа гэрэж байна. Харин Паул энэ илэрхийлэлээ мөн бас Филиппон ном 4:1 дээр хэлсэн байгаа даа. За, тэгээд ишлэл харахад гайгүй үстэй тий. За. Филиппон ном 4:1-ийг хардаа. 3. Энд миний баяр хөөр ба тэтэм мөн хүсэн тэмүүлэх хайр дах тунар минь эзэн дотор баттай зогсохтун. Амен. Паул тэднийг бас баяр хөөр гэж харахаас гадна юу гэж харсан байна? Миний өргөмжлөлийн тэтэм юм аа гэж хэлж байна. Тэгэхээр энэ тэтэм гэдэг үг маань өөрөөр юу харж байгаа нэхээр шагналыг харуулж байгаа юм шүү дээ. Энэ юу гэсэн бол эзэн тухайд анхаарал тавьдаг. Хожим энэ зүйлийн тухайд эзэн асууна гэсэн санаа юм байгаа даа. Чи миний агуу захиамж тушаал гэхээр тулгартайсан бай. Тэр нь чиний өргөмжлийн тэтмийг тодорхойлно юм байна. Энтэй холбоотой хамгийн сүүлийн ишлэл Даниэл ном 12-ийн 3. За. Даниэл ном 12-ийн 3. 3. Хэрсүү ухаанднууд тэнгэрийн мандлын гэлбаа шиг олныг зөвд байдалд авчрагчид одомид үүд туярах болно. Амен. Маш тодорхой хэлсэн байгаа ч тийм. За эхний хэсгийг онцолж байгаа ишлэл уншия. Олныг зөвд байдалд авчрагчид одомид үүд туярах болно. За бодож үзье, одомид үүд туярах боломжгүй шүү дээ. Зөвхөн насаараа нэг 70 жил 80 жилдээ л туярах байлгүй. Энэ тийштэй онцгойлон үр туярах болно гэдэг маань тэр мөнхийн улсын титмийн тухай ярьж байна гэсэн утгатай юм байна. Тиймээс эзэн тушаалыг өгсөн нь энэ тушаалаар дамжуулан өөрийнхөө авралын ажилд та биднийг хамтрагчаа болохыг хүснээс гадна нөгөө талаар бидний мөнхийн улсад эзэн Есүсийг ирэх үедээ бидний өргөмжлөлийн хэм хэмжээг тодорхойлохын тулд хэр хэмжээнд од мэд гэлэлцэх юм бэ гэдгийг тодорхойлохын тулд байгаамаа гэсэн үг юм. Гахалтай тавилан биш гэж юу? Тэм учраас энэ зүйлийг ойлгон амьдралд хэрэгжүүлдэг хүмүүс болцгоё. Гэтэ бид нэр энэ хүртэл бол мэдж байгаа зүйл. Энэ хүртэл шин зүйл бол биш юм. Энэ хүртэл окей тий сал нэг байна. Тэгээ дандаа сал нэг байгаа. Тэгж байгаа нэг хийх гээл явж байгаа гэж. Окей сал нэг байна. Гэтэ Монгол чуулган тэгээ ялангуяа бид бүхэн энэ зүйлийн тухайд амаа хамрагч ийн гэдэг маань энэ зүйлийн тухайд бид алхам хийхгүй байна гэдэг маань хоёр маш чухал асуудлыг тарьж байгаа юм. Нэгдүгээр Коринт ном 1:17 дээр хэлсэн үг байна. Бид энэ зүйлийн тухай чимээгүй байна гэдэг маань бидэнд ямар аюулыг авчирч ирж байна вэ гэхээр нэгдүгээр Коринт ном 1:17 дээр осно 3. Учир нь Христ намайг баптизм бүтээлэхээр бус харин загалмайг дими хоосон зүйл болохгүй тулд үгийн цэцэн мэрэгний хэрэглэхгүй сайн мэдээг тунгалахаар илгээсэн юм аа. Явж бүх хүнснийг дагалдуулах хэмээх агуу захимжид бид чимээгүй хандах нь бидэнд ихний авчирж байгаа хамгийн том аюул бол бид загалмайг Христийн загалмайг дими хоосон зүйл болгож магадгүй гэсэн. Энэ маш том аюул юм. Өөрөөр хэлбэл Есүс Христийн загалмай маань зөвхөн бид бүхний хүрээнд л хамаатай. Бид бүхэн энэ чирнэ гоё байна, сайхан байна. Тасаа харагдаж шүү. Би бас гоё харагдаж байгаа зүтэй хэвлэлж жаргалтай байя. Тэгээд туусан гэсэн юм. Харин гаданд байгаа хүмүүсийн тухайд Христийн загалмай дими хоосон зүйл болж хувирна л гэсэн. Тийм шиг жаа. Тэд чи итгэр би өөрийнхөө чи өөрийнхөө. Тиймээс бид агуу захимжийн тухай чимээгүй байх нь дахиад бид
Христ эзнийхэн тэрхүү үн цэнтэй загалмаа өгөхлийг дими хоосон зүйл болгох аюул байдаг юм байна шүү. Тиймээс бид дими хоосон зүйл болохгүй тулд хүн бүр агуу захимж хасын харааны төлөө оролцоотой байдаг юм байна. Тийм хүмүүс болцгоё гэж өрөөж байна. Уучлаарай жаа хүн сонсогдож байгаа би сайн мэдэж байна. Гэтэ энэ үнэн юм байна шүү. Харин нөгөө нэг том аюул юу вэ гэхээр Яаков ном 4-ийн 17 дээр хэлсэн үг юм байна. Яаков ном 4-ийн 17 дээр хэлсэн үг. 3. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсэд нь энэ нь нүгэл болоо. Дахин би дуудаж өгье. Тийм зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсэд энэ нь нүгэл болоо. Хоёр дахь маш том аюул юу гэхээр энэ нь бидэнд нүгэл болдог учраас байна. Өсөн би зөвийг үйлдэхээ мэддэг хэрнээ эс үйлддэг учраас байна гэж. Бүр илүү дарамттай болчихж байгаа. Угаасаа бичсэн дагуу хүн нүхэнд умж өгөх гэж байгааг харж байгаа хэрнээ бид чи өөрөө чи зөрүүд чи ядаргаа чи өөрийнхөө яваад унуу өгөх нь байна надад хамаагүй гэж буруу харах юм бол хүн энгийн хүн хүртэл чи ямар муухай хүн бэ гэж хэлдэг шүү дээ. Тэгэл хүмүүс угаасаа мөнхийн сэтгэл рүү явж байгааг харж байгаа хэрнээ нөгөө талаар эзэн өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд тэгэл ганц тэр бүх мэдлэг авсан эзэн өөрөө тушаацсан байтал маш том хоёр том шалтгаан шахалтын улмаас бидэнд өгөгдсөн үг байтал бид энийг үл тооноо гэдэг бол энэ нь бидэнд нүгэл болж хувирна гэсэн үг байна. Учир нь бид мэдж байгаа хэрнээ би зөвийг үйлдэл мэдж байгаа хэрнээ эс үйлдэлмэ. Энийг нүглийн идэхгүй хэлбэр гэж хэлдэг. Өөрөлдвөл эс үйлдэхгүйгээр нүгэл үйлдэж байгаа юм байна. Өнөөдөр энэ зүйл бидний хувьд ч Монгол чуулганы хувьд ч маш их байна уу та гэсэн боломжтой байна. За жоохон хүнд болж байгаа дуучлаарай. Гэтэ бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй маа. Тэгэхээр зарим хүмүүс бодно нөгөө энэ агуу захирамж чинь нэгээд ийм амьдралаа яа гэж байгаа миний амьдрал дээр нэмэг тэмдэг болж орж ирээд байгаа юм биш үү гэж. Агуу захирамж энэ хараа бол бидний амьдрал дээрх нэмэлт зүйл биш. Харин энэ бол бидний амьдралын тэнцүү буюу өдөр тутмын амьдралын хэм маяг юм байна. Амьдралын минь хэм маягт бид хоол иддэг, усанд ордог, хүмүүстэй уулздаг, хаяа ингээд тоглолдог, гадуур явдаг. Энтэй яг л адилхан энэ миний амьдралын нэг хэлбэр юм. Хин нэг Христийн тухай ярин түүнийг дагалдуулна гэдэг юм байна. Хажууд хэлэхгүй дагалдуулалт бол амьдралын нэг хэсэг юм аа гэж. Мөн бас зарим хүмүүс бодож байгаа шүү дээ. Би жоохон чадвар муутай байна. Тэгээ би одоохондоо Христэд ойлгохгүй, Христтэй мэрэстэйгээ холиод энэ жоохон хэцүү байна. Тэгээ цуглаанд яваад юугаач ойлгохгүй байна. Бас би жоохон чадахгүй юм байна. Христ биднээс төгс байдлыг хүсэж байгаа биш. Харин үнэнч байдлыг л хүсэж байгаа юм. Биднээс төгс байхад хүсээгүй, тэр биднээс олон зүйлийг хүсээгүй. Тэр биднээс та нар бодоолгоодох гэж хүсээгүй. Харин эзэн чи миний захирамжинд, миний үгэнд дуулгартай үнэн чи аваач гэдгийг л хүсэж байгаа. Тиймээс хажуутанд хэлэхгүй юу? Дагалдуулалт бол төгс байдлыг бас үнэнч байдлыг илэрхийлдэг юм аа гэж. Амен. Филипп Даутер гэдэг нэгэн хүн Библийн эрдэмтэд хэлсэн үг байхгүй юу? Дагалдуулалт бол хөтөлбөр биш юм аа. Энэ бол харилцаа юм аа гэж хэлсэн. Яг үндэ бид хин нэгийг дагалдуулна гэхээр юм заанаа л гэж ойлгодог. Одоо хичээл заах тухай л ярьдаг. Яг үндэ тэр бол дагалдуулалт биш юм аа гэж. Дагалдуулалт бол харилцаа юм аа гэж. Өөрөөр бид итгэлийн хувьд нэг сайн дүүтэй болно гэсэн үг. Тийм үү? Би нэг итгэлийн хувьд нэг сайн ахтай болно гэсэн үг, итгэлийн хувьд нэг сайн хамтрагчтай болно гэсэн үг шүү дээ. Харилцааны тухай ярьж байна гэсэн үг байна. Харин нэг өнөөдрийнхөө гол хэсэг рүү орох гэдэг. Тэм учраас эзний чуулганы хувьд дагалдуулалт бол бидний амьдралын нэг хэсэг байх ёстой юм байна.
Саннэг хүмүүс. Хүмүүстэй. Тэгээд бусдыг хараад болоод байна гэдгийг хараад болоод байна гэж бити бодоорой. Болоод байгаа хүмүүс нь болж байгаа. Тэгээ хожим болохгүй байгаа нь харагдана шүү дээ. Тийм учраас бид ихтэй дийлэх нөгөө нэг ерөнхий зарчмаа дагаа авчдаг. За олонх маань нийшээ явж байгаа юм бол дагаа явчихъя гэж. Би нэг Солонгос анх очичоод онгоцны буудлаас буугаад хааш явахаа мэдэхгүй байсан. Тэгээ яах вэ мэдэхгүй. Бас хэдэн хүн даваалан явцсан болохоор анх удаа онгоцны буудлаа тэм том онгоцны буудлаа ирж байгаа болохоор ястаа хийвгүй байсан. Яах вэ ихэ мэдэхгүй. Тэр үед миний ашигласан зарчим. Олонхоо дагаа явахд болно даа гэсэн. Яг олон монголчууд буугаад явна дагаал явчихад яг л ирсэж байгаа юм чинь. Тэгээд болд юм байна. Хэрвээ яг Христэлийн тухайд бид олонхоо дагавал буруу зам руу л ороход. Христэлийн тухайд бид олонхоо дагдаг биш. Тэр зааврыг харах хэрэгтэй болдог. Та бүхэн хэрвээ метрон Солонгос очиж метрон суухаар болвол олонхоо дагвал жинхэнэ бүтлгүүд нь. Метронд орчлоо олонхоо дагвал бодоол. Ягаад тэр хэдэн 10 100 мянган хүмүүс холигч байгаа. Зөндөө олон тийшээ салаалж орж байгаа. Тэнд таныг чиглүүлэх зүйл зөвхөн тэр самбар л авах. Самбартай хэдэн номер гэсэн. Тэр номерыг та явах. Тэр номер чинь заримдаа явж байгаад өөр тийшээ заачин тэгвэл тийшээ дагаал явна гэсэн үг. Тэр номер таныг заримдаа доошоо хэдэн давхарлаа оруулна, заримдаа дээш хэдэн давхарлаа оруулах болно. Харин Христэд яг л тийм байдаг. Олон дунд тэр чиглэлийг даах. Тэр чиглэл бол эзний минь үг байдаг. Бас энэ агуу захимж байдаг. Тийм учраас бид онгоцны буудлаас бууж байгаа биш, метрон дотор явж байгаа шүү гэдэг ойлгох хэрэгтэй юм байна. Хажууд ойлгохгүй та метрон дотор байгаа шүү гэдэг. Лагман ойлгосон баг тийм. Тийм учраас эсийн цуглааныхаа тэгээд нэг чухал алсын харааг та бүхэнтэй зорилтыг хуваалцмаар байна. Миний хамгийн сүүлийн ишлэл байгаа. Марк ном 3-ийн 13-аас 15. За 3. Есүс уулууд гарч хүссэн хүмүүсээ дуудахад тэд түүн дээр иржээ. Есүс 12-ыг томилон элч химээсэн тэднийг өөртөөгөө хамт байлгаж тунгалуулгаар илгээх чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. Амен. Бидний эзэн бүх хүндрэлтнийг аврах гэсэн хараатай байсан тийм ээ. Бүх үндэстнийг дагалдуул гэсэн маш том зорилтыг бас бидэнд өгсөн. Өөрөөр хэлбэл эзэн маань бүх дэлхийг хардаг нэгэн байсан. Бүх дэлхийн төлөө амьдэрсэн нэгэн. Бас бүх дэлхийн төлөө өгч тэнхүү амьдсан нэгэн. Гэхдээ тэрээр бүх дэлхийн төлөө хараа зорилготой хэрнээ зөвхөн 14 эшлэгийг харах юм бол 12-ыг л сонгон томилж элч хэмээн дуудсан. Бүх дэлхийгээс тэрээр зөвхөн 12-ыг сонгож тэнхүү 12 хүмүүстэйгээ өдөржингөө хамт байж тэднийг сургаж тэднийг илгээж байсан юм байна. Тэр бид бүх дэлхийг явж дагалдуул гэдэг энэ хараа зорилгыг авсан хүн хэрнээ бүх дэлхийг бидний хэтэрхий том байх болно. Тийм үстэй. Дэндүү том байх бол маш тодорхойгүй байх бол. Харин энийг хэрэгжүүлэхийн тулд яг өнөөдөр бид эзэн Есүсийн загварыг дагахад болох юм аа. Тэр би та бүхэнд юу гэж уриалах гэдэг нь гэхээр бүгдээр бүх дэлхийг дагалдуул хараа зорилготойч тэр дундаас 3-аас 12 хүнийг л дагалдуулъя юм байна. Хэдээс хэдэн хүнийг гэсэн бэ? 3-аас 12 хүнийг дагалдуулъя. Учир нь эзэн 12 хүнийг томилж тэр 12 хүнтэй бүх амьдралаа хоолоо хуваалцаж хамт стресстэйж хамт баярлаж хамт уйлж явж байсан. Тэгээд 12 хүний хувьд багш нь байсан, 12 хүний хувьд эзэн нь байсан. Бид мартаарай. Яг үүний адилаар бид бүх дэлхийг дагалдуулах ёстойж 3-аас 12 хүнийг л дагалдуулъя юм байна. Учир нь эзний 12 дагалдагчаас 3 түнтэй хамгийн ойр байсан юм байна. Хэн байдаг вүлээ? Йохан, Петр, Яаков. Петр, Йохан, Яаков гэдэг энэ гурав нь 12-оос арай илүү түнтэй ойр байдаг. Тэр түүнийг ялангуяа замаас совлогдохын өмнөх шөнө тэр гурав нь түүнтэй илүү ойр байсан тухай бид хардаг. Тэгэхээр эзэн яг эзний энэ загварын дагуу бүгдээрээ 3-аас 12 хүнийг дагалдуулах юм бол бүх дэлхийн төлөөх өөрсдийн оролцоог
хийж чадаж байна гэж харж болох юм аа гэж бодож байна. Тиймээс авахны уриалмаар байгаа нь 3-аас 12 гэсэн зорилт дээр ажиллацгаая юм аа. Хажуунда ирэхгүй 3-аас 12 шүү. Хэрэг бидний мартаараа бид 3-аас 12 хүнийг дагалдуулах нь магадгүй зарим нэг хүмүүсийн хувьд жоохон хүн санагдаж магадгүй гэхдээ хийгээд ирэх юм болж л тараашаад. Тэгээ хүн болгон бол 12 багасаа хүсэж байгаа ч гэсэн хамаагүй 3-аас 12 юм аа. Тэгэхээр бидний дахин сануулмаар байна. Бидний мартаараа хин нэгний дагалдуулна гэдэг тийм амар ажил биш байсан. Эзэн 12 хүнийг 3 жилээ зарцуулсан ч тийм үү? 3 жилээ зарцуулсан ч яг нэг нь тийм үү? Түүнийг 30 мөнгөнд засаар хөдөлцдөг шүү дээ. Үнэхээр дугуй өрмөр байгаа тийм алгадаа ичмаар тийм яаж чадчихна шүү дээ тийм. Тэр багшига тэр эзнийг 30 мөнгөн засаар хөдөлцөж байгаа. Тийм зүйлийг эзэн Есүс туулсан юм аа да. Мөн бас түүнийг загалмайдаа совдогдохгүй нөгөө нэг хамтрагч нар нь бүгд таран цогттой шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр энэ 12 хүний 3-аас 12 хүнийг дагалдуулна гэдэг нь тэр их өвдөлттэй байна гэсэн үг угаасаа. Таны гол нь, хаян, цогт нь, орхин яг та хэн нэгний тэгж байсантай яг адилханаар. Тэмцтэй. Харин өвдөлтөө ч гэсэн энэ зүйлийг эзэн минь хийсэн учраас бид хийя байна. 3-аас 12 зорилт юм байна. Эзэн Есүсийн зааврын дагуу 3-аас 12 хүн дагалдуулдаг эзний хүмүүс болцгоё. Ийм тоог зүрхэндээ аваасаа гэж ирэж байна. Амен.